Монгол Ардын хэсгт намын төв хороны 11-р бүгд хорог 6-р таван жилд 230 мянганга атар газар эдэнших зэрэгтийг нам ард түмний үйлсрэг болон дэвшилсэн бигээ. Намын хэшийдэрэг амьдрал хэрэгжүүлж байгуулсан атрын 11 сэнгийн ижихын нэг нь Тэнтэнгийн чандганы сэнгийн ижих юм. Намын уряддаг эйдэн илгээлийн эцэд шинэ ижихын тургын чулуу турдлаа. Дөрвөн зүүнний ферм 5000 хоньвардах 3 талбай трактор засварын газар механикчсан өтрөн сая дахин ичилгээний олон ардан барилгатай орчин үеийн ижвэрийн сангийн ижихыг барьж байгуулах их хөтөлмөрийн гараа ингэж эхэллээ. Монголын хэсэг солиочдын үеийн гишүүн тракторчин Шуура наран цэцэг нар атрын анхны шин тавлаа. Чандган сэнгийн ижихын трэдэнчид авайсах төврийн хэсгийн 60 жилийн үед нэрхэвтэй ухтах хүрээндэр энэ жил 10 мянганга атар газар хагалахаар зариг отрongой ажицгааж байна. Зөвлөх холбоотой хүчрэнгээр барих үртрэ нарийнсэр ностох хоньуржуулах энэ сэнгийн ижихээ атрыг эзэмших их баялгийг аривжуулах наримтыг бэхжүүлэх талбар болон хэлж байна. Тэнтэнгийн нутаг үржил шинт чандган тал байгуулагдсан манай улсын хамгийн залуу чандганы сангийн аж ахуй Монгол улсын 408 зөвхөсөөс ирсэн Казак, Бурят, Халх, Бурянка, Торгууд зэрэг олон ястны өдгий болжээ. 14 20 гаруй ажилчин албан хаагчтай 26 трактор 9 машинтай суурьан тавьж буурьан засаж эхэлснээс хойш 15 жил болж байна. Монголчууд хүүхдийн ирээдүй гэж үздэг онцлогтой учраас хүүхдийн төлөө хамаг анхаарал хадамжаан зориулдаг арга түмэн. Манай том жижиг ямар ч төвийн юурцараа сургууль цэцэрлэг болж байсан цаг асар сайхантай. Чандганы сангийн ажлын 10 жилийн дунд сургууль 1991-1992 оны хичээлийн жил хамт олноороо Монгол бичгтэн болох зорилго тавьж түүнийг хэрэгжүүлэн бичиг тайлсны баяр хийжээ. Мөн зарим сургалт материалыг заажиг өргөлдөх хэлбэрээр мад аж ахуй, газар тариагийн жижиг аж ахуй эрхэлж эхлэх байна. Зах зээл хүүхдийн байгууллагад хартай цагаантай тусч байна. Сумын төвийн 2 цэцэрлэгийн нэг шинэ баригдсан яйсэл цэцэрлэгийн комбинат хаагдсан байна. Цэцэрлэг төлөх хүүхдийн хоолны үн нэмэгдсэн учраас хүүхдийн тоо эрс хорогдсноос болжээ. Бариж байгуулснаа хааж устгаад байв. Ирээдүйн маань юу болох вэ? Чандганыхан 10 гаруйхан жилийн дотор хөдөөгийн хөдөлмөрч хийх хэрэгцээ ахын зориулалттай бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг барьж байгуулсан юм.
Нутаг усан уран бэлхээрэн ойдод хатгамлаараа мэрд гарсан мягмаржав, долгормаа, должин сэрийн нарын ойсон дээл, малгай, гутал өмсөөгүй, гоёогүй хүн чандганы сангийн ажлыг ховорхон гэхэд хэлцэхгүй. Монгол даяар цахилгаан тасалбалтын онцгой үе гэхэд болохоор болсон өнөө үе чандганыхан цахилгаанаар аж ахуйн хан төвийг найдвартай хангаж байгаа нь дээдлийн цахилгаан станцийнхны нягт нямбай хөдөлмөрийн үр шим чандган талын нүүрсний уурхайч нөлөө бий болсон. Бас ч сангийн аж ахуйгаан цахилгаан станцаанд цөмийн өөрсдийн гараар барьж босгосон гэрэлгээ дээтэй халуун дулаан сэтгэлтэн олон байгаагаас ч тэрөө бичиг жилийн үйл аж ахуйгаан гэрэл дулаанаар таслахгүй дээ гэж бардам хэлж байгаа ховор газрын нэгэнд энэ станцийнхан орж байна. Сангийн аж ахуйн гол ноён нурууны нэг нь засварын газар болдог. Тариалалт, тариа хураалтын сайн муу болох нь зөв засвараас хамаарна. Зах зээл аж ахуйн нэгжийн хуулиар энэ хамт олон бүрэн бус хариуцлагатай компани болон өөрөг тусгаарлаад ажиллаж байна. Одоо засварчдын алтан гар эрэг шураг эд анги руу явхаас төрүүлж мөнгө тусах гар болох үедээ гэж механикжуулагчид болгоомжилж байна. Зарим нь атар газар алтан тариагаан ань хүйсэрийн холбоотойгоо ойлгох байлгүй дээ гэж өөчнө. Чандганыхан хамтарч бүтээх компаниудын тасрах аль аль нэг л үзчихлээ. Чандган тал тариа тарихад тохиромжтойгоос гадна бэлчээрийн өвс, өвдөг шүргэн ургадаг малын сайхан бэлчээртэй. Анх сангийн аж ахуй байгуулагдаж байхад Баян Үлгийн аймгаас үндсэн ажилч нар олон хүн ирсний нэг нь Хончин Такеши. Адасуудын алдан хязгаараас ирсэн малчин удамтай Такеша Чандган талд мад маллаад сумандан төдийгүй аймагтан нэр алдартай хончин болов. Такеша Баян Үлгийгээс ирсэн олон айлуудын анхных нь буцаад нуусан олон айлуудын сүүлчн болон хязгааргүй цэлийг Чандган талд нутаглан сууж малн нүсч амьдрал нь дэвшилсээр байна. Чандган компани 3,000 га эргэлтийн талбай хаан 1500 гад жил болгон улаан буудай тарьдаг. Чандганыхны дунд ийм талбайгаас төрсөн улсын авраг бригад салаа олонгийн трактор компанич Жамсранжив, Жамцад орж, улсын авраг тариалагч Баянд орж, Ахмад тариалагч Борхуу нарын сайжуул нөхөдтэйгэн жил жилийн тариалагчдын гол ажлыг нэрвэлдэг юм.
Эдгээр 10 жилийн хавар намрын өдөр шөнийг нэг талбайд нэг майханд өнгөрөөсөн ажлын нөхөд ахын дүүс болсон хамт олон. Улсад сумын бүх малын 70%-ийг нутгийн үйлдвэрийн нарийн ност хон эзлэн. Хончин төхөн 450 гаруй цэга үйлдвэрийн хон түрээс хамлаж төлөөн 96%-аар боожулсан байна. Ноос мах тушаасан мөнгнөөс компанидан түрээсийн гэрээний 30 гаруй мянган төгрөг өгөөд төхөөнийхэн өөрснөө 70 мянган төгрөгийн ашигтай ажиллах боломж олгох байна. Мачид ийм тийм юм хийн гэж бодлоо амлан мөнгө зээлдэггүй. Мал сүргийн өсгөөдөл, түүхийн үеийн улсад өгч компани болон өөртөө ашигтайгаар ажиллаж байна. Чамдганы ядууг шамдалтай гэлцдэг. Энэ зэнгийн аж ахуй казак ажилчид оронтой болохоор адуу өсгөж үржүүлэхийг эрхнэснээр 3000 орчим адуутай болоод байна. Газар тариагийн хөгжүүлэхийн зэрэгцээ одоогоор 70 гаруй мянган толгой малтай болоод байгаа нь аж ахуй компани ажилчид мачтын аж амьдралыг дээшлүүлэхэд гол үр гүйцэтгэх болно. Мянга 983 онд ашиглалтанд орсон 200 үнэний ферм Өндөр хаан хот сумын төвийн хөдөлмөрчдийг сүүгээр хангаж байна. Одоо тус ферм хөгжлөгдөж буян компани болж 1992 онд ашигтай ажиллах зорилт тавиад ажиллаж байна. Сайдын механикчийн фермд эрхэлсэн ажилдан эзэн болсон тэргүүний сайлчид олон байгаагийн улсын аврах сайлчин цог дэлгэрнэ. Хөгжлийн өмнө үед зарим сайн ухсааны мал олон газар хилмигдэж байгаатай харьцуулахад энэ аж ахуйд ийм хилмигдэл арайхан эхлэхгүй байгаа бололтой. Буян компанийн нүгэл бүү үйлдэлсэг лээ. Чамдрын тал сариг мөрөнгийн голуудтай учир усэлдэг хэд ороо хөвстэй хожир мараа тэгшхэн өхөр өсгөж үржүүлэхэд таатай мутаг.
Сүүний чиглэлийн хөр чамган талд нутагшин үр төл сүүл сайгаан өгч өсч олширсоор байна. Сангийн ачхан ууган ажилтны нэг дорж готын ярихыг сонсъё. За би 1977 оны 3 сард 3 сарын 15 нар Атрын сангийн аж ахуйн хэлсэн. Ингээд энэс хойш одоо 14 жил гарan энэ сангийн аж ахуйд ажиллаж ирлээ. За Атрын сангийн аж ахуйн анх одоо байгуулагдах энэ оны шавгын тавилтахад энэ намгон ухаагийн өвөр ирээс айдан тэнцгүй эдгээр талд анхан ганц гэр барьж эдгээр яднаар баярлж ирсэн. Тэгээд ажиллаж байх энэ хугацаанд бас бодогдоход ер нь хэзээ одоо сангийн аж ахуйн бол ер нь ямар ч юм болдог гэж ингэж бодогдож байсан. Тэгвэл бас улсын одоо барилгачдын хүчээр засаг тэрийнхээ одоо ер халамжаар энэ дараа одоо барилгаж хүмүүсийн ажил ахуй байдал ер нь дараа дэшилж ирсэн. Энэ нутгийн уугуул хүний нэг жамбал хүүгэн мал дагуул ам тослон адуу малд бол хиймэр сэргэн аавын уурга ташуур шиг эрдэн чи хаанаас ч авахгүй гэсээр адуучин болгосон хүнтэй. Хүн ч морь унаж сурснаас хойш аавыг гаан дагаж малын захад өссөн болохоор аль хэдийн адуучин нэрийн золбоо сууж эмийг догшин сургаж уурга ташуур эмийг хазаар эзэмшин адуун сүргийн эзэн болж юм. Нутгийнхандан хончин орсоо, уяач орсоо гэж тохиолсон энэ хүний морины уяа наадамд өгөхөд бүх насны мориор дүүрч хотноос нь хүүхдийн гинго тасархан болтгийн. Наадамд орсоогийн морид тоосон өргөж халах бурят казак урянхай дариган гэрчүүд хүчээр сорж олон ясны өөрөмцнийг нь уралдаан барилдаан болно. Үлзийд сум 500-аад өрх 3000 гаруй хүнтэй. Нийт хүн амын 60 гаруй хувийг 30 хүртэлх насны залуучууд эзлэнэ. Казак бурят нь бие биеэр түрж халах урянхай них барилдаанаар даван гайлна.
их наснд сангийн аж ахуйн уяач баяр сайхны хээрмар торгон жолоо өргүүлж аймгийн начин залуу төрүүллээ. Чандганыхан шагаан сайн багтай. Сайнаарч барахгүй нууц товчооны 750 жилийн ойгоор болсон шагаан термийн харвааны тэргуун байр эзэлсэн улсын аврагын цолтой баг харваачид наадаж байна. Бүрэлдэж тогтоод дөнгөж 10 гаруй жил болж байгаа хамт олон дотроос улсын авраг төрөм гэдэг сонин бөгөөд сайхан юм да. Аж ахуйн буйрын дээрийн хит тасарч байхад улсын авраг бригад салаа баг харваачд нь яадаг болтоо. Эд зүүнний аагийн халуунаар хоньны ноос хайчлан гэдэг монголчууд хоньтой болсон үеэс хойш хүнд хэцүү ажлын нэгэнд орсоор ирсэн түүхтэй. Чандганыхан сумын төвийн ажилчин албан хаагчид, сургуулийн хүүхэд, механик жуулагчид, албан газрынхны амралт зугаалгын хэлбэрээр хүч богинруудын ажиллуулж, хөлөс шагналыг гар таталгүй газар дээр нь өгдгөөс уг ажил богино хугацаанд чанар сайтай хийгддэг болжээ. Эмнэтийн нэг санаа сэтгэл зохион байгуулалттай хийгдэж хэвшид заншсан ажил чанган олон байлаа. Монголын олон ястан хонь малаамадлах, цагаан идээ хийх, мах, айраг цагаан боловсруулах, боо борцог хийх, цай чанах хүртэл өөрийн нарийн аргатай байдаг. Олон ястны нэгэн үлгий болсон чандганы сангийн аж ахуй, амьдралын шилдэг арга туршилгаанд солилцох таатай талбар болж байдгаараа өвөрмөц юм. Казак, урянхай нарын ааруулхийг харах, дөрөвдийн улаан шаргал цай, даригангчуудын ганц усны нэрмэл, торгуудын гүрмэл боов, буряд талах, цөцгий, казакийн каз, халагчуудын арааны шүс асгарам айраг гээд цөмийг чандганы сангийн аж ахуйн хийдэг гэжээ. Энэ бүхнийг дэмжиж, бие биед дамжуулан дэлгэрүүлж явдаг хүний нэг Монгол улсын хөдөлмөрийн баатар сангийн аж ахуйн дарга Хомч. За манай сангийн аж ахуй 1977 онд байгуулагдсан. 1977 онд байгуулагдсан үндсэн чиглэл улуул урагтраа нарийн өвтөрнөөс үйлдвэрлэх мөн махсуу нийлжүүлэх урагшлуулах ийм чиглэлээр байгуулагдаж ажилласан. 1984 онд одоо ашигтай ажиллаж үргэлжлэлийн дараа 1987 онд төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшиж 45 мянган хаттай 24 мянган гарилтын талбайтай түүний 50% нь Улаанбаатар тарилдаг замун хөлзөөний нэг ханасан бэрэн тэ 3 мянган хүртэйгээр суу үйлдвэрлэж ажилласан юм аа. Эдгээр үрдүнд бол сангийн аж ахуй маань төслийн хүчин чадлыг ашиглаж ашигтай ажиллах бүрэн болсон үргэлжсэн. За ингэж ажиллаж байгаад 1992 онд үйлдвэрлэлийн хуулийн дагуу одоо өмч задарч 12 гурван бус хариуцлагатай компани болон задраад ажиллаж байна. За энэ 12 компани цаашдаа сангийн аж ахуйн суурин дээр дээрх өмчийн чиглэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж улс орныхон зах зээлийн хөндлөлөөс гарахад өөрийнхөө үйлдвэрлэлийг уулахгүйгээр цааш нь хөгжүүлэн улсынхан чухал хэрэгцээтэй газарт нийлүүлэх ийм чиглэлтэй ийм боломжтой энэ чиглэлээр одоо ажиллаж байна. Дөрөв шүргэн үстэй чандган тал тэр аяараа хадлангийн тал. Тэрэн дээр хинтийхэн хадлан чудамтай бий.
Ишнэм захиралтай тэжээлгэх бүрэн бус хариуцлагатай компани шинээр байгуулагдаад байгааг хэлэхүү. Эдгүрэн механикцсан хадлагын 2 цагааны хүчээр энэ намар 4,000 тонн өвс бэлтгэхээр шинэхэн компанийн зорж байна. Чандган талд алтан тариа боловсрч баянаас баян урт сайхан амар боллоо. Сангийн эчмийн жараад компани 100-аад машин ажилтан ажилчид өнөөдөр 9 компанид хуваалдан ажиллаж 9-өөс 15,000 тонн үр тариа хураан авч 6-аас 10,000 тонн улсад тушаах юм. Энэ жил шинэ компаниуд арга ухаан, авхаар самбагаан сорин, бага зарлаар их тариа хураахаар зорьсон анхны жил болж байна. Тэдний нэг нь улсын авраг тариаланч Чойжилжиг захиралтай компани өнөө жилийн тариа хураалтаар сумандаан дээгүүр боллоо. Улсаас их хөрөнгө хүч гарган үржил шимт чандган талд байгуулагдаад бүрэн хүчин чадлаараа эд ажиллаж байгаа чандганыхан зах зээлийн үйлдэл хөл нийлүүлэн хөгжлөгдөж бие даасан компаниуд болоод ажиллаж байна. Өргөжлөдөд улсад олон арган тонн үр тариа давуулан тушаадаг байсан сайхан амжилтаа давтан зах хязгааргүй их талдаан мал сүргэн өсгөж тариа ногоогоон ургуулan баян дээрээ баян болж эх орон ард түмэн талх тариагаар тэжээх онцгой үүргэн нэр төртөө биелүүлнэ гэдэгт ард түмэн чинь гүний нэгж байна. Чандганыхан ард одныхон итгэлийг даах хүчтэй нэгдэлтэй хамт олон гэлээ.